Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Энэ өдрөөс 2 хоногийн дараа их нүүдэл суудал эхэллээ. Өөрийн гэсэн жаахан яман баглаж аваад шинэ барилууга нөөсөн бүсгүй шинэхэн тавилгуудан нүүлгэлтийн ажилчдын тусламжтай байрлуулсаар нэг л мэдхэд шөнө болжээ. Захиалгын хоолоор гидсэн дүүргэж аваад хэвтлээ. Өдөржин бужигнсан гэр нь одоо намгүйм. Өөрийнх нь амьсгалах чимээнээс гадна цонхны цаана шаагих ширүүн борон тослууд цонх мөргөн унахыг эс тооцвол бүхэлдэн намгүйм. Ягд ч юм тэр шөнө бүсгүй унтаж чадсангүй. Толгой дотор нь ил төв зүйлэр гэлдэж нэг зүүдэн ахин дахин зүүдлэх шиг болж өнгөрөөгүй атал болж өнгөрсөн юм шиг этгээд сонин үйл явдлууд толгойд нь эргэлзсээр. Өөр цаахан алдад бүсгүй төвчээр алдан цүнхнийхэн дотор халааснаас ховонцар савтай юм гарган ирж хоёрыг нэг дор залгиж аваад усаар даруулав. Төдөөдөлгүй нүд нь анилдан хамаг биеийн соларч бүсгүй гүн оронд умблаа. Яг өнөөдрийн шиг бороотой шөнөөр машин барин явах юм. Тэр хаазаан тултал гიშгэхэд нойтон зам дээр машины хойд дугуй хальтран машин тэр жигтэн хоёр тийш савлах шиг. Гэсэн ч бүсгүй хөлөн авсангүй. Төвний дотор ямар нэг зүйл болохгүй байх шиг сэтгэл нь сэмэрч зүрх нь хүчтэй хатгуулах шиг. Энэ бүхний илрэл болох нулимс нь урссаар. Юуны улмаас ингэж байгааг мэдэхгүй. Зөвхөн амьсгалахад хүртэл хэцүү байгаа тэр мэдрэмж нэг л танил байх. Гарынхан алгаар жолооны хүрдэн хүчтэй цохих зууран муу новш өөдгөө новш гэж хашгиран уйлахад хойд судал дээр түрүүнээс хойш айсандан чимээгүйхэн чичрэн сууж байсан охин тэсгэл алдвалта. Ээж битгий уурлалта гэгэд энгчин цочин хойш харах тэр агшинд төсхийг чимээ гарч араас нь төмөр хягтнах эмэгтэй хүүхдийн чарлах дуу чихний хэнгэрэг цоолчих шиг санагдана. Машинтайгаан эргэлдэн байх үед нүднийх нь болонд улбар шар өнгөт хүүхдийн дэвхцдэг хийлэмэл ээлжиг харагджээ. Хар дарсан зүуднээс сэрсэн бүсгүй орон дэрэн өндийн сов. Нар хэдийн мандчхаж. Нүүрлүгэн урсах хүйтэн хөлсөн ханьцуугаран арчаад хүнжлөөс өхөн босов. Ард үлдсэн хүнжил гудас дээр нь хөлс тааж норсон харагдана. Энгчин угаалгын өрөөндөн орж ирээд хамаг хувцсан тайлан шүршүрийн хүйтэн усан дор зогслоо. Яг л бүх биеийг нь эзэмдсэн тэр хар дарсан зүйдэн өөрөөсөн угааж арилгах гэсэн мэт сайтар савандж гарав. Харин одоо илүү дээрдлээ. Бүсгүй нойтон биеийн зузаан алчуураар ороогоод галдууны өрөөндөн орж ирэв. Савтай хүйтэн бүлээн уснаас шилэн аягад салгилтэл хийгээд нэг амсгагаар залгилж орхилоо. Тэр ажилдан явахаар бэлдэх зууран охиндоо заруулан тогтчулсан өрөөгөөр нь шаган хараад хан налан хэсэг зогсов. Одоо л түүний мөрөөдөл биелэх шиг санагдана. Жаахан охин нь дэвгцэн гүйж баярлаж явган нүдэнд нь харагдахад бүсгүйч санаа намарсан байртай урт тамсгаа аван мишин зогсоно. Өдрийн цайны цагаар ээж рүүгэн залгалаа. Харилцуурын цаана ээжийнхэн дуу гаргахад энгчин мэд мэдээд охин нь асуув. Нүүдэл суудал бүрэн дууссан, байран яг өөрийн хүсснээр тогтчулж чадсан гэдгийг хэлээд орой ажлын дараахаар охиноо очиж авахын дуулгалаа. Харин ээж нь төгд чин
Бид гурав лагер дээр байна. Цаг агаар сайхан байгаа дээр эндээ хэд хоног. Чи ажиллаа сайн хийхэн бодоорой. Гэв. Ингчин тийм үү. За зүгээрээ. Би оройхон очиод авъя. Өрөөг нь тогтчулчихсан ямар гоё болсон гэж хараад их баярлах байхаа. Хэрэггүй. Хаа голоос унаад хэрэггүй байж ирж яах нь вэ? Бид хоёр л хот орохоор хүргээд өгье. Тэр болтол чи эмээ сайн угаад, хоол ундаа сайн идээд, бүрэн бүдэн нойртой амарчл бай. Гэд хариу хүлээлгүй дуудлага тасрав. Ажил дарсны дараа ингчин дарсны дэлгүүрээс өөрийн дуртай дарсан цаасан ууданд боолгон авч гарлаа. Гэртэн ирмэгцэн өндөр шилэн жүнцийг дундартал хийж орхиход хэд том балга ав. Газар нь халууд өвгөж додор нь саял нэг онгох шиг санагдана. Өмнө нь өрсөн олон бичиг баримтан шалгаж төслийн ихэн жаахан явуулж байтал дарс дунд орчээ. Харин цаг хэдийн оройны 10 болж гаж. Ингчин орондон ороод сайхан дарс шимэнгэн дуртай киногон үзэн хэвдэх дуртай. Энэ удаад үлдсэн дарсан өөрийгөө зугаацуулахад зарцуулахар шийдэд сандлаасан өндөв. Бүсгүй угаалган өрөөндөн ороод нүүрийн цэвэрлэхээр хүн авах гэтэл нүднийх нь болонд нэг зүйл торхон тэр зүг гайхан харвал шүршүр их нь усан урсах шүүлтүр дээр бараан ус тугаараа тогтсон байлаа. Тэрхэн мөчөд ингчин эргэлдсэн байртай толинд харвал өөрийнхнөөс өнөөх янзараа цайвар шаргал хийгээд уг хэсгэрийн бараан бордоо өнгөөр туяаран харагдана. Түүний үс төрөлхийн хонгор шаргал байсан дээр ийн уусгалттай өнгөөр бодож хангардаг болоод удсан билээ. Тавир дээрх цаасан алчуурнаас хоёрыг угсруулан татаж аваад өнөөх үсийг шүүлтүр дээрээс аваад гэрэлд харвал үнэхэр л тасгар үс байв. Өөрийнх нь яавч биш. Бүсгүй тэмдэглэлийн дэвтэртэн сануулгах хэсэгт байр зуучлсан хүн рүү ярих, түлхүүрнүүдийг лавлах, хар ус олсон тухай гэж бичиж үлдээв. Учир нь тэр дараа нь санахгүй байж мэднэ. Ханхар том байшинд цор ганцаар байх бүсгүй орныхон дэрэгдэх жижиг шүүгэн дээр чамин үнэртэй бодүн лаасан дарсан дэрэгдэн тавилаа. Хүнжлөрөн өөрийгөө сайтар хужиж аваад дарстаж үнзэн барин хойш налан тухлав. Зурагтны гэрэлд өрөө бүхэлдийн гэрэлтийг авч бусад өрөө хав харанхуй. Кино эхлээд 20 минут орчим өнгөрч байтал нөгөө өрөөнүүдийн аль нэгнээс нь битүү чимээ гаргахан тэр. Бүсгүй киног тоглуулахын дүр зогсоогоод чимээ чагнав. Дуугарсангүй. Киногон тоглуулж эхлээд удаагүй байтал ахин чимээ гарлаа. Энэ удаад ямар нэг зүйл хагарах шиг чимээ угсран гарчээ. Ингчин тэр дорон киног зогсоогоод бүх өрөөний гэрлийг удаснаас удирдан асаав. Гэрийн шаахаган өмсөн халаадаа намроод ундлахын өрөөнөөс гарлаа. Тэр эхлээд зожны өрөөнд орж ирэв. Энэ далимаараа гал тогоогоо онц шалгав. Боцогтон угаалгын өрөө ажлын өрөөгөн шалгаад ундлахын өрөө рүүгэн орохын өмнөхөн охиныхон өрөөгөр шагаав. Гэтэл тэр өрөөний ханан төлөгсөн зураг газар үнэн хагарсан байж. Бүсгүй тоос сорогчон барьсаар эргэн охиныхон өрөөнд орж ирээд шилний хэлтэрхийнүүдийг цэвэрлэж эхэллээ. Эцэст нь шалан дээр хоосон үлдсэн жааз галалцдаг шигтгээгээр нааж хийсэн ганц цэвэртийн зураг хоёр л үлдэв. Зургийг хуйлж аваад шүүгэн дээр тавин жаазыг дээш өргөөд гайхаж хоцорлоо. Энэ бол тийм ч хямдхан жааз байгаагүй. Нүүлгэлтийн ажилчдаар өрөмдүүлэн бат бих тогтоосон өлгөгч хадаас хананд зоолттой хിവэр. Харин хадаас нь дүлгсний дараагаар ингэж унахаас сэрэг хэлсэн түгжээний нарийн гогцоод төмөр мөрөөч. Сонин юм та гэж шивнээд жаазыг эргүүлэн харвал
зүүн дод булангаас нь ямар нэг амьтан самардчихсан юм шиг мөр гарсан байх юм дээр. Бүсгүй үүнийг хараад цочсондон уулаг алдан гартаа бэрсэн Жазыг алдчихав. Тэгснэн хэсэг гайхан зогсож угаад Жазыг эргүүлэн авч харвал үнэхээр ямар нэг амьтан эсвэл хүн Жазыг авахар тэмүүлсэн боловч хүрээгүйдэн маажсан юм шиг харагдана. Гэхдээ ийм сайн материалтай модон Жазыг зүгээр нэг маажсан бол барагтад мөр үлдэхгүй. Баахан эргэлзэн зогсож байсан нь Жазыг ор төшүүлэн тавайд өрөөнөөс гарав. Сэрүүлэгний дуунаар сэрсэн бүсгүй нүдээ нухалж гараан сунган сунайж аваад орноос нь бослоо. Угаалгын өрөөнд орон шүршүүрийн ус тосоод хувцсан тайлж эхлэв. Өрөөсөн хөлөн шүршүүрийн кабинд дөнгөж хийвэ үгүй юу? Шүүлтүр дээр тогтсон туг хар усыг олж харган тэр. Цоргийг хаагаад цаасын алчуур аван үсийг хамж авмагцан хаях гэж яарсангүй. Учир нь байр зарсан зуучлагч компанид гомдол гаргахын тулд баримттай байх хэрэгтэй гэж тооцоолжээ. Энгчин ажил руугаа явах зууран өнгөрсөн өдрүүдэд болсон явдлуудыг нэг нэгэнгүй бодож байлаа. Хананд бэхэлсэн Жазтай зураг унаж хагарсан. Бас тэр үснүүд хамгийн гайхалтай нь энгчин эдгээрийг маш сайн санаж байлаа. Цайны цагаар тэмдэглэж авсан дугаар лугаан хийдгээд залгаж юм. Энэ дугаар ашиглалтанд байхгүй гэхийг сонсоод гайхсан бүсгүй ажлаа тарамагцсан. Хуучин байшиндан очихоор төлөвлөж тэмдэглэл бичин ширээний календар дээр наав. Төлөвлөсөн ёсорон ажлаа тарамагцсан хуучин байран дээр ирвэл тэнд хүн хараахан нүүж ороогүй байжээ. Хаалгыг нь хэсэг нүдэж зогсоод хариу өгөх байдаггүй ямар ч чимээ дуулдахгүй байсанд бүсгүй арга тасраад гэрдэн гарлаа. Өөдөр дөнгөж орж ирээд гутлаан тайлах зур унтлагын өрөөнийх нь ойролцоо хүүхдийн цангинсан инээд гархан сонсогдожээ. Ингчин зог тусаад хэсэг чагнав. Юм дуулдсангүй. Бүсгүй санаа алдан ахад эхэлж байгаа юм баг та гэж өөртөө шивнээд гэрийнхэн шаахайг өглөн зожны өрөөндөн орж ирэв. Бойдонгийн дунд байрлуулсан сэтгүүлийн намхан шилэн ширээний тавцсан дээр өнгөнгийн тосон харантаагаар баахан юм ирээччихсэн байх нь тэр. Тэр хий юм сонсоогүй гэж энгчин гүнжээ чи ирсэн юм уу гэж чанга дугаар асуувал хариу дуурсангүй. Бүсгүй зүнхэн бойдон дээр шидэж орхиод чимээ гарсан зөв рүү алхах зууран гүнжээ миний охин эмээ өвөө хоёр нь хаана байгаа юм гэж асуух зууран өрөө бүрийн хаалгыг татаад хэнийг ч олж харсангүй. Харин энэ удаад бүсгүн зүрх хүчтэй цохилон хамаг биеийнхэн шар ус босов. Тэр буцсан зочны өрөөнд ирээд ширээн дээр зурсан зүйлийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Шилэн тавцсан дээр эвдэрч хэмхэрсэн машин зуржээ. Харин түүний дэргэд дэрвгэр даашинцтай хоёр салаа гизэгтэй охиныг далавчтай тэнгэрийн илж болсон байгаа гарч дүрсэлсэн байв. Энгчингийн толгой гинэд часхийн өвдөж эхлэхэд тэр хоёр гарынхан алгаар толгойгоо хавчих мэт хэсэг зогсож байсан нь эргэн гал догооноос алчуур норгон авчирч ширээн дэрхийг арилгахаар зүлгэн арчиж эхлэв. Яг энэ үед бүсгүй яавч эрүүл биш харагдана. Нүд нь байдгаараа улайж харц нь гүйлгэнэн цүгбэрлүү алчуур барьсан гараа сарвалзуулан арчих биш улам халтартуулах түүнийг харсан хэнж санамсаргүй үйлдсэн гэмтэргэн баллах гэж байна гэмээр харагдана. Арилгахгүй байсанд бүсгүй байж ядаж уволтой улам хурдалж байхтан хашгирч эхлэв. Галзуу хүн шиг хашигчин байсан нь аажмаар гэнэн орилж явантан цөрхрэн уйлж гарлаа. Тэр алчуран хол шидэн хайж бүйдэн дээрэн гарч суугаад өвдгөн тэврэн уйлсаар. Чихэнд нь жаахан охин нааш цааш тожигнтөл гүөх хөлийн чимээтэй хамт түүний хөгжилтэй инээхтүү сонсогдож эхлэхэд тэр чихэн дарав. Гэсэн ч сонсогдсоор байлаа.
Охин нь гэртэн иржээ. Шинэхэн орон дээрэн унтахаар хэвдсэн охиныхон дэргэд суусан энгэгчин аман дам бүүвэн дуаялах юм. Хонгор шар үсийг нь хойш нь зөөлөн илвэх зураан тэр хорвоогийн хамгийн азтай эмэгтэйгэр өөрийгөө мэдэрч байгаажээ. Төдөлгүй хаалга тасгийн хаагдах чимээ гаргахад цочсон охин сэрчгэв. Бүсгүй охинтон хэвдэж байгаарэ гэж захиад өрөөнөөс гарлаа. Төдөлгүй зочны өрөөнөөс эмэгтэй хүний хашгирах аврал ирэн тусламж дуудах чимээ гаргахад охин бонжигонтол чичирсэн чихтэн дэрэн дорон хийсэн утсан гаргаж ирэн дугаар цоглоолов. Утасны цаана нойрмог эмээгийнхэн дуу гарч Миний охин унтахгүй юу хийж байгаа юм? Гэхэд охин мэгшин уйлж аав ээжийг зодоод байна гэв. Энэ бүхнийг дэрэгдээс нь харан зогсож буугаар зүүдэлсэн энгэгчин зочин сэрлээ. Тэр зочны өрөөний буудан дээрэн өвдгөн тэрсэн чигтэн ундчихжээ. Өндийн босоод хүйтэн гэртэн харанхуй дунд ганцаар угааган ухааран хэсэг суулаа. Цөнхрүүгэн гараан сунган утсан олж аваад асаах товчон дээр даравал бөхрүүний гэрэл нэгэн зэрэг мэлсхийн асав. Нүдэн гэл бахад шуугаараа нүрэн халгалаад багаар дасах маягтай болох үед гараан авбал өмнө нь хин нэгэн зогсож байх нь бүрэлдсэн харагджээ. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо.